Сайн байна уу? Энэхүү модуль нь Европын хэлний чөлөөт бүс, түүний боловсролын ач холбогдлын талаар ярилцсан. 1985 онд Люксембургийн Шенген хэмээх жижиг хотод Бельги, Нидерланд, Люксембург, Герман, Франц улсууд Шенгений хэлэлцээрт гарын үсэг зурв. Европын албанд байгаа хүмүүсийн чөлөөтөд зорчих, оршин суух эрхэм Европын иргэншлийн тулгуур суурин юм. Аж үйлдвэрийн хувьд хэлийн хяналтгүйгээр бараг саадгүй төвлөрөх нь маш чухал. Тухайлбал автомашины үйлдвэрлэл нь цаг тухайд нь үйлдвэрлэх арга барилд тулгуурладаг тул хэлийн бомб дээр нөөцөө хадгалах шаардлага байдаггүй. Автомашины хөдөлгөөрүүд нь Испаниас ирдэг бөгөөд хэлийн шалгалт эд ангиудыг бүртгэл хийх зардалгүйгээр Герман дахь ухсрах шуумд шуваарийн дагуу шууд ирнэ. Шенгений бүсийн визтэй Европын албаны бус иргэд Европын бараг хаанч чөлөөтэй зорчих боломжтой. Европын албааруу чиглэсэн цагаачлал, дөрвөстэй урсгал Шенгений бүсийн үйл ажиллагаанд дарамт болж байна. Гишүүн орнуудын улс төрчид болон иргэд дөрвөстэй талаар баримтлах бодлогын талаар санал зөрчилдөж эхэллээ. Терроризм нь Шенгений бүсийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн бодлого боловсруулахад хүргэсэн. Шенгений хэлэлцээрийн дагуу гишүүн орнууд зөвхөн тодорхой тохиолдолд хэлийн хяналтыг төр хугацаагаар тогтоож болдог. Жишээлбэл COVID-19 хямралын үеэр хэлийн хяналтыг дотоод хил дээр сэргээсэн бол Европын парламент Шенгений бүсийг бүрэн дүрэн ажилуулах шаардлагатайг онцлон тэмдэглэсээр байна. Шенгений бүс нь Европын төслийн үндсэн тулгууруудын нэг мөн.